эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гоо сайхандаа анхаарад тэр үсийг чинь хусаад авчиж байгаа. Бүр хамрын үс устдаг юмнууд гарсан шүү дээ, тий. Тэгэхээр энэ ч одоо фильтрээ авчихаар чинь бүр шууд цаашаага нөгөө бактериуд нь ороод ин гэсэн үг байна. Яг зөв байл. Энэ бол одоо цаанаасаа хүний анатом одоо физиолог зохицсон хамгаалал нэгэсний одоо шүүлтүр байна шүү дээ. Тэгэхээр одоо яг өөрийн чинь хэлдгээр тэр үсийг одоо авдаг чинь бол маш буруу. Ямар нэгэн одоо шүүлтүр байх хэрэгтэй шүү дээ. Тэр шүүлтүр байхгүй болж байна. Чи одоо манай чи ямар байгаа вэ те? Доошороо агаарын бохирдол янз бүрийн цочрох хүчин зүйлүүд чинь тэр чигээрээ шүүгдэхгүйгээр ороод одоо харшил гэдэг одоо маш том сэдв байна тийм ээ. Харшил руу орно шүү дээ. Гэх мэтлэнгээр. Тэгээд тэр хамрын шүүлтүр байх болохоор хамрын өвчлөл одоо нөгөө ард түмний дунд маш өргөндлөөр яригддаг гамерит. Гамеритээс гадна жажуурын өрөвсөл, элхэг хөндийн өрөвсөл, духны хөндийн өрөвсөл, суурин хөндийн өрөвсөл гэдэг ингээд энэ хөндийн хүчин жижиг ингээд томоос жижигрээд нөгөө идээд өрөвсөл хамрын өрөвсөл чинь цаашаа дамжиргаар юу болж өрөх нь тархины буглаа болдог тийм ээ. Тархины эдийг гэмтэй. Менингит болох нуусны өрөвсөл гэх мэтлэн хамрын өвчин бол маш түгээмэл л дээ. Яриад байвал маш өргөн хүрээ.